Үндэсний ментор Саран Цэцэг багш 2024-өөс 2025 оны хичээлийн жилд менторчлалын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний дагуу Монгол Улсын их сургуулийн Харьяа Дорнод аймаг дахь ерөнхий боловсролын ахлах сургуультай хамтран ажиллах гэрээг тус сургуулийн захирал зөвлөх багш мандахтай байгуулан менти багшаар сонгогдсон их жаргал багштай хамтран ажиллалаа. Багшийн их жаргал нь 2 зохицолтой ажиллаж байгаа залуу багш бөгөөд энэ хичээлийн жилд Дорнод ахлах сургуулийн 10-ын А ангийг даан авч сургууль хүмүүжлийн ажлаа зохион байгуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд ментор менти багш нар 4 зорилт бүхий 16 үед ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлсэн. Менти багшийг чадахжуулах ажлын хүрээнд баримт бичиг боловсруулах, хөтлөх, хэрэгжүүлэх, нэгж ээлжид хичээлийн хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, хичээлийн самбар төлөлт хийх, захин орчинд ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, дадлага ажлуудыг хийхээс гадна эцэг гэхийг анги болон сургуулийн үйл ажиллагаанд татан оролцуулах зорилготой уулзалт хэлцүүлэх зохион байгуулж, ахлах ангиудад монгол хэл уран зохиол үндэсний бичгийн хичээл зааж, засан сайжруулах, эрхцүүлэн хуудас хөтлөх зэрэг ажлуудыг хамтарч хийсэн байна. Их жаргал багш өөрийн мэдлэг чадвараа ахиулахыг байнга эрмэлзэн ажилладаг бөгөөд ментор багшийн чиглүүлэх дор чимээ аппликейшн ашиглан үндэсний бичгээр унших бичих чадвараа хөгжүүлэн ажилласан. Тэгээд намрын дунд сар туусан чиний хэлжээ. Аягүй шүлэг амттай өмнгийг хөслөсөн юм. Ганц тасалбарын аргаар өөрийгөө үнэлээд за тэгээд энэ үнэлгээний хэсэг рүү үнэлгээгээ хийгээд ингээд хичээлээ болцсоё. Их жаргал багш маань шинээр суралцах хүсэл эрмэлзэл дүүрэн маш идэвхтэй багш учраас хамтарч ажиллахад их урагтай байсан. Ялангуяа залуу багшийн хувьд өөртөө тулгамдж байгаа, багшлагуудаа тулгамдж байгаа асуудлаа маш сайн тодорхойлж гаргаж ирсэн. Бидний хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхэд их үр дүнтэй байлаа. Багшийн хамгийн гол ажлууд ээлжид хичээл заах байдаг. Тиймээс залуу багшийг эрэл хайгуул хийлгэх, мэдээлэл боловсруулах, идэвхтэй сургалтын болон өсөлтсөн сургалтын арга зүйг хичээлдээ хэрэглэх арга барил сургахыг хичээж ажилласан. Мөн анги удирдах, эцэг эхийн ангийн үйл ажиллагаанд татан оролцуулахад багштай хамтарч үр дүнтэй ажиллалаа. Залуу багш миний хувьд хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахад бол олон хүндрэлт бэрхшээлүүд тулгарч байсан. Даасан ангийн эцэг эхтэй ажиллах болон эцэг эхийн урлагийг зохион байгуулах, удирдан явуулах, хичээл сургалтын үйл ажиллагаагаа чанартай зохион байгуулахад, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулахад, ментор багштай хамтран ажиллах, багшийн тусламжтайгаар бол олон ажлуудыг хийж гүйцэтгэн, үр дүн гарч олон шинэ зүйлийг мэдэж авч, цаашдын үйл ажиллагаанд ашиглах, хэрэглэх боломжтой болсон. Хэрэглээний төвшний сурагчдыг хөгжүүлэх, бодуулах, хэрэглэх чадвар зуулах, дасгал даалгаврыг сонгох, нэг удаагийн хичээл хэд олон даалгавар тавих, эсвэл хөнгөлүүлэх зэрэгт анхаарчийн тэнцвүүлэх, бод хамтрах хуваалцах, хосоор ажиллах арга, зэрэгцэн тэмдэглэх хөтлөх арга зэрэг олон аргуудыг хэрэгэлсэн. Явцын үнэлгээг хичээлийн үед хэрэглэх, улмаар сурагчдын суралцах үйл явцыг дэмжихэд маш чухал гэдгийг ойлгосон. Ээлжид хичээл цахим технологиг илүү их ашигладаг болсон. Хичээлийн дараа ментор багштай ярилцлага хийж хичээлээ эргэцүүлэн дүгнэж, дараагийн хичээлдээ засан сайжруулалт хийж төлөвлөлт хийх бол их үр дүнтэй байсан. Эндээс өөр тулгарсан бэрхшээлээ олж харж дараагийн удаа анхаарах зүйлийг төлөвлөдөг болсон. Ментор багшийн хувьд бол надад тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд урам зориг өгч, багшийн ажлын сайхныг мэдрүүлсэн. Ялангуяа дадлага ажиллаар хийх даалгавар нь намайг олон шинэ зүйлд сургаж, илүү их хийх хүслийг бадраасан. Саран Цэцэг багштай маш их баярлалаа.